За сайн бацгаана уу, бүгдэнд нь энэ өдрийн мэндийг хүргэе. Одоо ингэж хэдүүлээ 3 дугаар сарын төлөвлөгөөгөө төлөвлөж эхэлцгээе. За энэ сард миний дэвтрийн бор хуудсан дээр ирсэн. Тийм болохоор айгуугаа шинэлгээр эхлэе гэж бодоод лайн артаар эхлүүлэх гэж байна. За дараагийн хуудас дээр календараа байршуулж байгаа. Өдрүүдийнхаа нэг Monday, Tuesday эдрийг ол хийгээгүй бас ойлгомжтой болохоор тэгээд ерөөсөө илүү тутам гарах дургүй болохоор нэгээ дээш нь оруулаад за тэгээд доотлын дараагийн саруудынхаа дөрөвнүүдийг бас байршуулад хийцэн. Тэгэхээр гоё квадрат төвшөнцөгт болоод таарж байгаа. За энэ болохоор mood tracker шүү календар дээр хийчихдэг. Тэгэхээр айгу амар идэг. Өмнөх саруудынхаа мүүдийг бүгдийг ингээд хийчдэг. Тэгээд ямар өдөр байсныхаараа хүрээлээд бодно гэсэн үг. Холимог бол шүү толмгоор нь будаад өмнөх бичлэгнүүд бол өмнөх саруудынхтэй бүгдэнд нь ингэж хийсэн байгаа болохоор тэнцээс бас бүр дүнгийн харж болно. Инста дээр бол бүгдийг хийцэн байгаа.
энэ стикерийг өөрөө хийсэн. Тэгээд энэ влогныхон төгсгөлт нь танилцуулъя. За энэ хэсгээр битгэр шийдсэн боловч бал сайн гарч өгөхгүй нэлээд хэцүүцсэн. За тэгээд гаригуудаа амралтын өдөр болон ажлын өдрөөр нь ялгаад өөр өнгөөр тэмдэглэн. Тэгэхээр дараа нь харахад аяг амар байдаг. Дугаарууд нь сайн харагдахгүй ч магадгүй. Өмнө нь ерөөсөө юм цэцэг навч зурд үзээгүй. Тэгээд анханасаа цэцэгний бэкграундаар эхэлсэн болохоор зурхаар шийдсэн. За дараагийн утсанд болохоор энэ зураасын дагуу хайчлаад 7 өдрийнхөө төлөвлөгөөний хэсгийг хийн. Дээрийн бүгдээрэнд нь адилхан юм наагаад илүү ангаар завхартай болох гээд доор нь 4, 5, 7 өдрийнхөө төлөвлөгөөг бичнэ. Энэ дээр болохоор энэ 5-7 өдрийн хугацаанд хийх ёстой зүйлсийн жагсаалтыг гаргана гэж бодож байгаа. За яагаад ингэж 6 хувааж байгаа вэ гэхлээр уусаа 6 хавахаас боломжгүй байсан болохоор 6 хувааж байгаа. Нэг хуудсан дээр буюу 2 нүрэн дээр 2-7 өдрийг одоо ингэ эргүүлээд 3, 4 тэгээд дахиад эргүүлээд 5 дахь 7 өнөг. Тэгэхээр нэг бүтэнсэн өдрийн кэнселдгээс аргагүй болсон гэсэн үг. Бүтэнсэн өдөр амарнаа.
дахиад нүүц хэсэг буюу одоо толгойн төлөвлөгөөний зарим нэгэн зүйлсийг бичнэ. Юу ч хийх тий. За одоо habit tracker хийн. Ер нь олон зүйл бичих хийхтэмээ санагдсан. Олон болохоор нэг сайн бүгдийг хийж чадахгүй юм шиг санагдаад хоёрхан зүйлээс эхлэхээр шийдсэн. Яг хүсэж байгаа. Энэ сарын үдх юм бол амраад ч тэр юм уу ямар тач нэг самсууха болцсон байгаа. Тэргээс эргэж сэргэн. Тэгээд мэдээж амарсан болохоор их орой унтдаг болсон. Тийм болохоор буцаад эрт унтдаг болох гээд ийм tracker хийсэн. Миний бал дахиад гарахгүй. Тэгээд өөр өнгийн балаар давхарлаас зааварч өссөн. За ийм стикер хийсэн. Тэгээд өөрөө хайчлаад ийм болсон юмнуудыг ашиглахаар айгуу тэжүү санагдсан. Тэгээд удахгүй энэ талаар пост оруулна. Тэгээд асуух зүйл байх юм бол IG руу холбогдоод асууж болно. Won't you stay? At least until the sun goes down. When you're gone, I lose faith. I lose everything I have found. Heartstrings, violence. That's what I hear when you're by my side.